За өдөрчилтэйгээ мэдчлээ. Дундын бус ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За бид энэ удаад дундын бүстэй улсын их хурлын гишүүн жаргал сайхны зол жаргалыг урьсан байна. За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэг тавтаа мөрөлтэй. Баярлалаа. Юун төрөнд тодорхой яг мэрэгжлийн инженер хүнийг өрсөлдөж учраас бид тодорхой сэдвүүдээр ярилцсан. За энэ бол мэдээж Улаанбаатарчууд бид юу төлж ийтэй энэ асуудлаар. Мөн дээрээс нь энэ туризмчлэх хувьд 34-тэй холбоотой асуудал уулуурхайн сонсголуудтай гэсэн үндсэн сэдв байна. За сэдвээ эхлэхээс өмнө энэ цаг үеийн асуудалтай холбогдуулаад хэдэн асуулт асуухгүй болохгүй. За хамгийн түрүүнд танд хүн нам байгуулагдсны 10 жилийн өмнө мэдээг хүргэе. баярлалаа. 10 жилийн өмнө баярын хурал дээр очиод өргөдлөө өгч гисэн байгаа тий. Хүн намаас гарах өргөдлөө өгсөн. Албан ёсоор ер нь таныг өргөдлийн шийдвэрлсэн үү? Монгол улсын хуулиар өргөдөл өгснөөр намын гишүүнчлийн асуудал тусгар бол. Тэгэхээр гишүүнчлэх байгаа гэсэн үг тий. За баярын хурал дээр очихсан чи гадаа баахан нөгөө сэтгүүлчд байгаад тахаар нь би орог. Яг энэ тэгэл нэг ингээл яригдаал явуудах тийм чухал сэдв биш гэж бодож байна. Чухал сэдв. За яагаад гарах болов гэдэг асуултыг бас ордны коридор товчхон өөр сэтгүүлчд асууж байна. Та бол арга барил болохгүй байна гэж. Арга барил гэж яг юуг ойлгох бид нар? Үгүй би өнгөрсөн жил нөгөө хамтарсан засгийн газар огцруулах жагсаалыг дэмжиж очиж гарын үсгс орсон тийм ээ. Тэгэхээр тэр бол бид нар ч ингээд нам хамт олон болоо явж байгаа хүмүүс шийдвэр гаргаад олонгоороо санал ураагаад засагт ороод явж байгаа. Тэгээ ороод явж байгаа нэг хэсэг сайд нар байхад нэг нь засгийн газар огцроо гэхээр хүнд таалагдахгүй. За ингээд явах нь бол зөв юм аа гэж үзэж байгаа хүмүүс байна. Би бол ингээд явж болохгүй юм байна гэж дүгнэж байгаа. За энэ дээр бол шийдвэр гаргасан. Тэгэхээр тэр шийдвэр хүн таалагдахгүй тэр чинь зөндөө асуудал үүснэ шүү дээ. Тийм болохоор ер нь мөрөөрөө яваа гэдэг шийдвэр гаргасан. Зуны асуудал гэхгүй. Тэгээд ямар нэг юм холбох хүмүүсийн харьцаач бай, нам ус төрч бай. Ер нь ингээд хүн гар нийлэхгүй бол арга барил тарахгүй бол заавал хамт байгаа л ингээл өөрийгөө зогоо хүмүүсийг зогоодох хэрэг байхгүй. Тэр дээрээ салдах нь бол салаад нийлээд ингээл явж явах хэрэгтэй гэж боддог. Тэгэл яхаар л нэг тэр доржоо өстө онцгой хүн байхгүй юу. Энээс болж байгаа тэр тэгсэн гэсэн гээд нэг юм хэрүүл шиг юм бол надад нэг сонирм биш. Би бол нөгөө юунд жагсаалын өрөөл тайлбарласан шүү дээ. Тэр залуучууд бол шударга шаардаж ягсан. Би бол юу харсан гэхээр бид нар парламентыг ийм олон намын тогтолцоотой холимог парламент байгуулнаа гэж зорж байгаа. Сүүлийн 2 жил үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөний тэр юмнууд хийгээд ингээ байгуулсан. Тэгсэн чинь нөгөө холимог парламентын маань 95 орчим хувь нийлээд хамгийн олон хүнтэй 3 нам нийлээд засгийн газар байгуулчихаар парламент ажиллахаа байжт юм байна. Парламент бол засгийн газрын хуулийн хэлц болсон байна гэдэг яриа нэлээд явсан. Засгийн газар гарсан шийдвэр парламентээр ирээд хууль болж батлагдаад идэг. Ус аргагүй тэр чинь нөгөө нам болноос орсон сайд нар байгаа, ард намт олон байгаа тийм ээ. Тэгээ ингээд засгийнхаа кабинетыг дэмжих байдлаар сүбсүбгээ гар өргөд явж байна. Энэ нь төрийн нөгөө олон намтай парламентын ардчилсан тогтолцоо үүсгэхэд садаавуулж байна. Парламент ажиллагаа байж байна. Энэ нь Монголын эдийн засагт аюул учруулж болжгүй, эрсдэл үүсгэж болжгүй гинтийн шийдвэрүүдийг юм бодохгүйгээр яралтайгаар батлах хөрсийг бий болгож байна. Тийм учраас парламентд байгаа намуудын 90 гаруй хувь нь нийлцэн ийм засгийн газрыг бүрдүүлж болохгүй юм байна. 60-40 эсрэг эсвэл 30-70-ийнхаа эсрэг биш 95% нийлээд засаг болцохоор нуус төрийн тогтолцооч байхгүй. Гинт шийдвэрөд орчиж байгаа. Хоёлоо нүүрс ярихад юм шиг байна тийм ээ. Тэгэл нөгөө нүүрсний том гэрээний асуудал яралтайгаар бад. Тэгэл уулуурхаан биржийн тухай хууль орж ирсэн. Нөгөө жижигхэн тохиргоо их системний дундуур ингээ юм оруулсан байгаа хгүй. Тэр нь бол зөвхөн нүүрсч биш ерөөсөө Монгол орны өнцөг болон бүрд байгаа аль ч ашигт малтруулын ордыг төрийн өмчийн компани мега төсөл хэрэгжүүлэх зорилгоор олон жилээр бартер даад өгөөд оронд нь тэр
гүүр байшин одоо юу гэдгийг ингээд янз бүрийн юм хийн. Тэр сүний машин үйлдвэр одоо юу гэдэг хүн болгоны төсөл орон даяар юм биш үү? Тийм санаа орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд ир чин эдийн засгийн нэгдсэн улсын төсвийн зэрэгцээ ухаандаа энэ бол орны чинь өнцөг болон бүр том эсгүүд ингээд үүсгэн л дээ. Тэр улсын их хурлын хяналт хамаагүй төрийн өмчийн компани шууд нэг хөрөнгө оруулалттай бартер хийгээл 2 дахин үнээр том гүүр бариулаад 2 дахин хямд үнээр нөгөө бүтээгдэхүүнээ 10 20 жил 30 жилийн гэрээ байгуулж өгөөл. Энэ бол байгаль орныхоо баялаг нөөцийг өөрөө ашиглаж чадахгүй, төлөвлөж бүтээж чадахгүй бэлнэр нөгөөд тэгээ оронд нүдтэй маах гэсэн юм л зүйл. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын схем эдийн засгийн загвар нь яаж вэ? Монголын чинь нэгдсэн эдийн засгийн бүсчлэлийг хувааж болзошгүй. Тэгээд тийм шал утгагүй эрсдэлтэй юмнууд орж ирж байгаа хгүй энэ жишээ шүү за. Тэгэхээр энийг дэмжихэд бэлэн байна. Тийм учраас 95% гэдэг парламентын 90 гаруй хувь нийлцэн засаг бол байж болохгүй. За, ийм учраас би тэр залуучуудын шаардсан шударга ёсны жагсаал дээр очиж миний хувьд бол би парламентын гишүүн. Энэ парламентыг нөгөө төгөлдршилт гэж бид нар ярьдаг тий байсан. Одоо ч гэсэн байгаа. Энэ олон намын доктортой парламентын засаглалыг үүсгэхийн тулд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Би бол энэ засгийн газар явах цаг нь болсон гэж үзсэн. Ингэхээр мэдээж нөгөө талд бол одоо хүн ингээд нэг салж дэлгэрээ муу мухагаа дуудалцах бол утгагүй байхгүй. Тэр хүмүүс бодож шít. Нам бихчгийн тулд засагт орох хэрэгтэй. Төрийн өмчийн компаниуд дээр ингээд бүтээмжийн менежертэй туршлагажуулъя. Тийм ээ. Ингээд яваанда чадaltaа болоод ирэхээр төрийг цомгдохно. Одоо цомхон зэгцтэй ингэ болгоё гэж. Би болохоор үгүй юм байна. Ингэх юм бол энэ парламент ажиллахгүй байна. Тийм учраас одоо цомхон байх хэрэгтэй. Ийм л байр суурьтай байсан. Бидний загвар болгоод идэг тэр Европын парламент, Шинэ Зеландын парламент 60 40 70 30 ингээд хуваагдаж нийлж янз бүр болж ингэж баланс үүсгэж явдаг болохоос 90 гаруй хувь нийлчихэд нэг засагта бараг засгийн газраас сонгуулаар сонгодог юм шиг юм байдаггүй шүү дээ. Энэ бол өөр модель байхгүй. Манай хөршүүдийн загвар. За, тийм болохоор энэ дээр ингээд байр суурь ялгаа гарч байгаа. Байр суурь, арга барилын ялгаа гарч байна. Тэгээд за ер нь тэгвэл би мөрөө бодъё гэсэн шийдвэр шүү дээ. Үзэл баримтлалын хувьд ялгаа гарсан уу? Танаа над чи одоо 10 жилийн 7 жил болж байхад хурлаа хийсэн. Зүүн төвийн үзэл баримтлалаас баруун төвийн гээд үсэрсэн шүү дээ тийм. Энэ үзэл баримтлал дээр таны хувьд ялгаа гарсан уу? Гэхдээ тэр чинь олон жилийн өмнөх юм дээр бол яг зарим маань бүр би угаасаа социал демократ хүн баруун дөрөв орохгүй гэд бас гомдол гаргаж ирсэн. Миний хувьд бол яг сонгодог изм бол Монгол нөхцөл нь хөрсөн нөр. Тэгэхээр ямар нэгэн улс төрийн томьёо чинь бол нэг асуудлыг шийдэх гэж гаргадаг загвар шүү дээ. Математикийн томьёо, физикийн томьёо ч ялгаагүй. Тэгэхээр тэр томьёо бүрэн 100% ингээд сонгодог утгаараа ирчихгүйж болно. Тийм болохоор нэг баруун зүүн гээд амар том зүрх бол гараагүй л гэж бодож байна. Танаа нам 10 жилийн хугацаанд клуб байжгаад гээд яваад нам болоод үйл ажиллагаа хийгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй болсон, дүүрэгч төлөөлөгчтэй болсон. Сүүлдээ их хурлд судалтай боллоо. Сүүлдээ 8 боллоо, сайд нартай ч боллоо. Та бол хүн нам дээрээс Баянгол дүүргээс нэр дэвшиж, тойрогт нэр дэвшиж ялд байгуулад улсын их хурлд орсон. Хүн намын дэмжигчид таныг юу гэж бодох вэ? Бодлого яг уу чинь зөндөө их мессеж ирж байна, ярьж байна. Өмнө нь ч бас зөндөө ярьлаа. Тэр чинь саяны юм биш байхгүй. Саяны юм чинь гэж идэвхтэй гаргацсны дараах юм. Миний хувьд тэр хүмүүсийн одоо найдварыг тээж сонгогдож гарч ирсэн. Би найдварыг тээж байгаа гэж бодож байгаа. Цааш тээсээр байх л. Аль зуны шийдвэрийг ягаад сая ингэж ярьсан бэ гэж те. Тэгэхээр эн чинь бол ингэсэн. Тэр зуны шийдвэрийн дараа 8 сард би амралтаа өгтөө өргөдлөө өгч явцсан байхгүй. Эн чинь дараа нь дахиад шинэ засгийн газар байгуулагдчихна. Бөөм бүжигнаа боллоо шүү дээ. Дараа нөгөө том намын чинь зодон боллоо те. Тэгээд Монголын энэ төр дээр эрсдэлтэй нөхцөл үүсээд ивэ олж ядаж байхад нь дахиад нэг 3 дахь намынхын нөхөр ингээд орлаа гарлаа гэж шуум үүсгэн зүгээр шал гал дээр тос нэмсэн ийм зүйл. Энэ бол их хурлын гишүүний хувьд нэг хариуцлага биш гэж бодсон. Тэгээд ч бас тэр чинь жоохон доктортой байдал юмыг бодох хэрэгтэй.
олон жил хамт явсан нөхөд байна. Тийм болохоор шийдвэрээ хэлчихэд энэ асуудлууд өнгөрсөн хойно угаасаа ингээд мэдэгдэнэ гэж бодож исэн. Хүн амаас албан ёсоор гарлаг та одоо бие даасан гэж өөрөө тодорхойлж байна л дээ. Цаашдаа ингээд яг улс төрийн үйл ажиллагаа бие даагаад явах юм уу? Өөр намын хвсэлд орох юм уу? Таны энэ шийдвэртэй холбоотойгоор өөр намын хвслээс юу ямар нэгэн урлаг зарлага юм уу? Энэ бол богино хугацаанд гарсан хүнд шийдвэр. Энд чинь миний олон жилийн ажил, амьдрал, сонголттой холбоотой. Улс төрд орно гэдэг бол хүн хариуцлагатай албан тушаал хашиж том ажил хийх боломжийг өөртөө хязгаарлаж байгаа. Тэгэхээр зэрэг харьцангуй чөлөөтэй ажиллаж амьдарч байсан. Тэр хоорондоо бас ингээл клуб улс төрийн хөдөлгөөнд оролцоод нам байгуулалт заад хамтарч ажиллаад янз бүр болоод явсан зөндөлт үг бий. Тэгэхээр энэ бол сериусны шийдэл байхгүй. Тэгээ ийм шийдвэрийг гаргачаад өнөө маргааш би дахиад одоо цаашдаа яах вэ гэд нэг ийм юу бол одоо тийм богино хугацааны салхисан тодорхойлох хугацаа бол гарч амжаагүй байна. Янз бүрийн хүмүүс янз бүрийн юм зөндөл ярьж байгаа. Одоо нэг жоохон ойлгох хэрэгтэй. Өөрийгөө ойлгох. Би танд хангалттай чухал сэдвүүд дээр хангалттай хугацаа нэмж өгнө. Асуудалгүй тэрэн дээр. За энэ яриага ингээд дуусгах юм. Мэдээж яг олон жилийн өмнө билүүд амар жаргал гишүүн ардсан намаас гарлаа гэхэд энэ бол манай намын капитал юм гэж зарим хүмүүс авч үлдчихсэн. Хүн нам юу дөнгөж ярьцлага эхлэх өмнө хүн намын сайт руу ороход өдөртөх зөвлөлийн гишүүдийгээд зургийг харсан таны нэр байж л. Тэгэхээр хүн нам өөрсдөө албан ёсоор гараагүй гэж үзэж байгаа юм болов уу гэж зүгээр дотроо бодсон. За энэ сэдв ингээд бид нар чинь зүгээр хүмүүс байхгүй юу? Тэрийг бас таа ойлгох хэрэгтэй. Нам гэдэг бол улс төрийн зорилготой байгууллага. Хүн бол хүн. Бид чинь өөрийн гэсэн амьдралдаа цаг хугацаа нөхөрлөл янз бүрийн юм биш үү? Тэгэхээр хүн хоорондын харьцаа бол хүнсгэл байх хэрэгтэй. Тэр утгаараа л байлгаж байгаа гэж бодож байна. За. Бидний ярилцлага үндсэн хоёр сэдв рүү оръё. За. Эхнийх нь бол энэ олон жилийн ялангуяа нийслэлчүүдийн толгойн өвчин болж байна л да. Тэр өвөл яг юу төлөх юм бэ гэдэг асуудал яригдаад явсан. За сайжруулсан шахмал төлс, нүүрсэнс татгалзлаа. Одоо энэ хагас кокс гэдэг зүйл гарч ирээд одоо хэрэгжилж байна л да тий. Тэгэхээр яг Улаанбаатарчууд яг хагас кокс гэж яг юу төлөөд байна? Бид нар бас юугаар амьсгалаад байгаа юм? Хагас кокс гэдэг юм чинь үүстэй. Нүүрс төлөхээр утаа гардаг тий. Ягаад их утаа гардаг вэ гэхээр нүүрсэн дотор тортог гэдэг байхгүй халахаараа утаа болцдог, дэгддэг. Ийм тос шиг, мазууд шиг хар шингэн гэдээ ойлгочих бол. Энэ хар шингэн чинь нүүрстэй холилдсон байж байгаа. Халахаар утаа болоод гарна. Тэгэхээр хар шингэнийг бага байх юм бол утаа нь багасна. Хар шингэн тэр тортог нь хитрхи бага байх юм бол өөх чинь асаж өгөхгүй. Одоо нэг шатхуун шиг юм байх гэдэг чинь нүүрсэн дотор тий. Тэгээд цул хар юм чулуурхуу нүүрс болчоор асаж өгдөг байхгүй. Асахгүй болохоор яах вэ гэхээр дутуу шатгаар угаарын хий гардаг. Угаарын хий яндангаар гарвал окей, нааша гарах юм бол хүн алдаг. Ийм зүйл. Тортог тэр хар тортгийг нь бууруулахын тулд байгалийн тортог багтаа нүүрс байдаг. Антрацит гэж нэрлэдэг. Байгалийн тортог багтаа нүүрс. Эсвэл ердийн нүүрсийг жигнээд 500 градусд битүү саунд хийж байгаа жиг нэх юм бол тэг үлдвэрийн том юм л та галтгоонд биш. Тэгэх юм бол нөгөө тортог нь ууршаад тэрийг нэг хэсэг бөөгнүүлж аваад амар хортой. Тэрийг бол химийн үлдвэртэй газар бол үнэтэй хийм болгодог. Тэр нь их том тэрбум долларын өрөнгө болдог хэцүү үлдвэр. За ялгаж авлаа. Тэгэхээр үлдсэн нөгөө хар чулуу нүүрсэлдэг нь шүү дээ. Энийг хагас кокс гэдэг байхгүй. Бүрэн кокс гэдэг. Металлын үлдвэртэй хэрэгэлдэг. Тэр бол 500 градус биш 1000 градусд хөөдөг ховор үнэтэй нүүрс хэрэгэлдэг. 5-7 нүүрс. Ердийн нүүрсийг бол 500 градус хагас коксжуулаад тортог багтайм гаргаж авна. Нөгөөхийг шахмал төрш үлдвэрлээд шатаахад хоёр асуудал. Нэгдүгээрт гарч байгаа тортог нь бага. Хоёрдугаар шатаж өгөхгүй. Тэгэхээр тэрийг шатаадаг сайн зуух байх юм бол окей. Ердийн зуухан дээр массаар нь ганцхан төрш яхад эрсдэл үүснэ. Халахгүй эрсдэл үүснэ. Дүлий. Ханан пишэн төр бол халахгүй. Хоёр дахь эрсдэл нь бол угаарын эрсдэл. Хангалттай шатаж гал өгч үрдэж та салхилуулж те агаар өгч яахгүй бол дутуу шатна. Улаагаал байждаг. Тэгээд дүлий үлбэр улаан юм чинь хэрвээ тэр ялгарсан дутуу шатлаас үүссэн угаарын яндагаар гарахгүй бол гэрт орч хүн хордуулдаг байхгүй ийм зүйл. За зүгээр техник явж штэ. Зөв буруу дараагийн асуудал. Тэгэхээр одоо
Хоёр хөлбөр жишээ би танаас асууя. Ийм байгалийн хагас кокс шиг нүүрс байна. Баг тортогтой. Антрацит гэдэг Монголд байдаг. Хэд хэдэн газар байна. Хагас кокс байна. Алийг нь та ашиглах. Би бол байгалийн бэлэн байгаа байхгүй. Тийм учраас ерөнхий сайд уул уурхайн сайдад хаанаас нийлүүлж дотоодос нийлүүлэх боломж байна уу гэдэг асуулт өгсөн гэж бодож байгаа би. Тэр даалгаврын хариуг нь сонсоог. Би бас асуулт тавиалсан. Одоо өөр байхгүй цаг нь болцсон ятаас авахаас яах юм гэдэг юм лээ. За тэгээд тэр нүрсийг сайн нүрсийг шигшиж ийм хэмжээтэй болгоод тэр нь одоо энэ шигшсэн зараад байгаа тэр мидлэн биш шүү. Мидлэн гэдэг чинь сайн нүрс хаягдал хоёрын дунд байдаг. Сайн ч биш хайчч болдгоо зүйлийг хэлдэг. Тэрийг шигшиж чаа. Тийм биш ийм сайн нүрсийг шигшээд уутлаад ашиглаж болно. Нутгийг нь яах нь шахаж түлш болгож хэрэглэж болдог. Жигдэх юм бол жигж чаддаг байхгүй. За бүр өөрөөр бодоход ердийн нүрсээр хийсэн шахмал дээр жоохон кокс нэмбэл яах вэ? Нөгөө тортхон багсаад хагас кокс руу болно шүү дээ. Тэр кокс нь хаана байна? Монголд үйлдвэр байна. Хоёр ч үйлдвэр байна. Тэд нар бодвол нөгөө металлын кокс үйлдвэрлээд зардаг байхгүй. Тэгэхээр нунтаг хаягдал гардаг хямдхан. Тэр хаягдлыг нь авч ашиглаж болдог. Хувилбар ярьж штэ. Тэгэхээр ийм хувилбарууд байдаг. Заавал энийг нь зөв тэрийг нь буруу гэдэг шаардлага байхгүй. Түвшний стандарт гэж байх шүү дээ. Тим тортогтой, тим үнэтэй бай. Тэгэд тэрийг нь хүмүүс үйлдвэрлээд нийлүүлэх хэрэгтэй байхгүй. Ганцхан юм үйлдвэрлчээд хүн болгон шахаад нөгөөх нь 100-нд нь таарахгүй байна. Тэр нь тортог үүснэ, угаар үүснэ, зарим газар хүн угаартна. Тэр айлын 100-ыг танаа 100 ийм муу 100 хүн чи муу хүн гэж хэлэх гээд байгаа юм. 100 хүн чинь байгаа бод байдлаараа 100-аа барайл амьдчихж байгаа юм шүү дээ. Тэр түвшнийг нь стандартын тавьж өгвөл өөрөөсөө сонгоод хийгээл. Ингээд явахгүй ингээл нэг юм хийгээл тэгээд тэр нь амар үнэтэй. Хаана угаан тэр мөнгө ч одоо төсөв юу яачаад ш дутаад ш. Нөгөө цалин олох гэж мөнгө хайгаад л ийсэн. Тэгтэл хэдэн зуун тэрбум төгрөгөөр хаа байсан ятаас хагас кокс авчирж ийн гэдэг чинь утгагүй байна. Эдийн засгийн хувьд утгагүй байна. Хайрын мөнгө. Технологийн хувьд утгагүй байна. Ийм жоохон зөрөө, утааны зөрөө гаргахын тулд хичнээн их мөнгө, хичнээн их эрүүл мэндийн эрсдэл үүсгэж байна вэ гэж хэлж байгаа. Энэ бол олон жилийн турш түлшинд бид нар нийлбэр дүнгээр олон их найд төрсөн байна. Тийм учраас утааны шийдэл түлш биш. Битгий түлшинд төсвийн нийтийн бидний мөнгийг зараад бай. Түлшинд биш. Орон сууцанд нь зар. 226 тэрбум төгрөг байсан шүү. Зөвхөн энэ жилийн авч байгаа хагас кокс тий. Орон сууцанд зар. Тэгээ тээвэр дүгээлтэйгээр нэр чинь 300 гарцсан. Орон сууцанд зар. Цахилгаан станцад зар. Эрсдэлгүй юмд л нийтийн мөнгийг зар. Хашаанда дулаан байшин барихад нь ипотекийн зээл болох. Ингээд энэ бол утааг угдуур гарan шийдэх ажил. Гэтэл эн чинь их мөнгө хэрэгтэй бүтэхгүй учраас өнөө маргааштай түлш хийгээд 10 жил түлш хийгээд зарцуулсан мөнгө нь тэр чигээр нь шийдэх хэмжээний мөнгийг байхгүй болгоцсон байна. Тийм болохоор битгий түлштэй ноцолдоо. Түлштэй битгий ноцолд харин тэр түлш утаа гаргадаггүй юм руу мөнгөө хийгээд агуулгатай улсын их хурлын тогтоолыг өнгөрсөн жил утааны сонсголын дараа гişүүд хэлцэж байгаад гаргасан. Тэр миний юм биш. Утаа түлшин улсын их хурлын баталсан тогтоол. Энэ тогтоол хэрэгжихгүй байна. Тэр утааны сонсголыг 170 хэдэн мянган гар үсэг зураад сонсгол явуулаад тэгээд тэр сонсгол үр дүнгүй болсон гэж би хэлж байна. Тэр сонсголын үр дүнд гарсан тогтоол хэрэгжихгүй байна. Хэрэгжилтэйгээ араас шууд тоохгүй байна тий. Та хэдэг. Одоо энэ улсын хурал дээр хариуцлага юм ярих ёстой л доо. Тэр тогтоолоо нэг бол өөрчил, эсвэл тогтоолоо хэрэгжүүл гэдэг асуудал яригдана. Таны дөрөв хэлсэн одоо байгалийн кокс гэдэг нь тий. Байгалийн тортог багтаа антрацит тий. Яг энэ антрацит гэдэг нүүрсний нөөц нь тэгээ тогтоогдоогүй байх гэсэн үг. Одоо ерөөсөө байгаа энэ худалдаанд байдаг юм байна лээ. Би ямар өнгөрсөн 7 хоног бичгээ болцсон байгаа. Монгол улсын хаана ямар хэмжээний нөөцтэй антрацит баг тортогтой болон дунд зэргийн тортогтой дэгдэмхий гэдэг мэргэжлийн хэлээр яг би ойлгомжтой байгаа нь тортог гэдэг.
нүүрс уурхаанууд байна вэ гэдэг бичиг явуулсан. Тэрний хариуг харж байгаад хэлье. Та бол хэлж л да. Зөв буруу гэдэг яг нэгэн шийдээд нэг асуудал явцсан байна. Гэхдээ утааг бол түншээр ялахгүй гэж нэг дүгнэлтийг хэллээ. Бусад мөнгөө бол хэрэгтэй зүйлдэн зарцуул гэж бас нэг дүгнэлтийг хэллээ, тийм үү? Хитрхи их мөнгийг үр дүн өчүүхэн зүйл рүү эдийн засгийн болоод эрүүл мэндийн эрсдэлтэйгээр өрн дараа хийж байна. Хитрхи их мөнгийг одоо энэ орон сууц гэдэг юм уу, дулаалга, бусад асуудлуудыг шийдэхэд ярихлаар нөгөө эрчим хүчний дэд бүтцийн асуудал яригдах байдаг л та. Тэртээ дөрөв дутагдaltaй байгаа салбар гэдэг те. Яг эрчим хүчин дээр манайхч бол Монгол улс яг бодлого нь яг тодорхой байгаа юм уу байхгүй. Одоо тэгэл сайд нь орж ирэл асуух. Энд чи юм баригдаж байгаа, юм баригдаж байгаа. Энэ салбарын алийг нь хөвчлөөд алийг нь төр ингээд аваад явах хэрэгтэй. Тэр олон их 80 төгрөг ингээд төрш болохгүй байх, болно болохгүй байх, энэ үйлдвэр болохгүй, тэр үйлдвэр болохгүй, хатуу чаддیں۔ Бид нар чаддیں۔ Өө арай биш байна. Өө харахгүй гой болцсон байна. Үгүйстэй гэдээ ингээд димээ маргасаар хагаад үрээд байхгүй болгочод байна. Тэгэхээр тэр мөнгөөр чинь жишээ нь гэр оролын 5 чиглэлээр нэг дулааны станц барьчих боломжтой байхгүй юу? Байсан байхгүй юу? Тэр бол эрчим хүчний хөөсөр. Тэн дээр эрсдэл байхгүй. Цахилгаантаа, дулаантаа нийтийн мөнгөөр эрсдэл гаргаагүй, угаарын хордсон асуудал яригдахгүй. За ингээд их усрын их боломж байж. Нөгөө талдаа эрчим хүчний одоо энэ сэдвээс хэлж байна те. Эрчим хүчний салбар Монголд тогтвортой бөгөөд үнэн хямд бөгөөд одоо аж үйлдвэрлэлээ дэмжихийн тулд тэгээд хүрэлцээтэй байх. Ийм үндсэн шалгуур тавьж үзье хоёул. Яавал ийм зүйл бий болох вэ? Их усрууд олон байвал хүрэлцээтэй болно тийм биз? За тэгтэл их усрыг барихдаа та тэнд том станц барина. Тэр чинь олон зуун сая доллар, тэрбум долларын хөрөнгө оруулалттай. Та үнэ баталгаажуулахын тулд засгийн газраас гэрээ байгуулж урт хугацааны баталгаа авах тийм ээ. Тэгэхээр та аль болохоор өндөр үнэтэй байгуулахыг бодно. Шийдвэрийг хэн гаргах вэ? Зах зээл гаргахгүй. Дарга гаргана. Хэдэн дарга нар гаргана. Тэгэхээр та даргатаа тохиролцсон. Дараа гарна. Даргатаа тохиролцоод боломжийн үн авчлаа. Та баяртай сайхан байна. Тэгээ цахилгаанаа нийлүүлжсэн чинь нөгөө Монгол улсын чи эдийн засгийн нүүрс инээдрэмнээс болоод тухайн жил хямраад мөнгө төлж чадхаа болоод эхлүүл яах вэ? Хариуцлага ярина шүү дээ. Тэгэхээр та барьсан станц чинь зах зээлийн барьсан үнээс магадгүй 2 дахин үнээр төр дүгнэ. Тэрийг дахиад бид нар бүгдээрээ төлнө. За ийм модельээр явж байгаа. Энэ модель улам бэхжээд байна. Их усөр барьж байгаа сайн хэрэг. Аль болохоор дунд хэмжээний их усрууд Монголын энэ тэнд баригдах шүү дээ. Ганц 2 газар ингээ урт дамжуулдаг хүмүүс биш. Гэхдээ энийг барих модель нь засгийн газар даргаас хамаарал багтаа байх хэрэгтэй. Яаж багтаа болох вэ гэхээр одоо үйлдвэр барих гэдэг, барилга барих гэдэг эрчим хүчний хэрэгцээ шаардлага байна. Монголын одоогийн хэрэглэнээс 2 дахин өндөр. Байсан бол 2 дахин их юм үйлдвэрлэж 2 дахин их мөнгө олно. Байхгүй болохоор та хүлээгээд байна те. Би болохоор энэ цахилгаан станц барьмаар байна. Би барьмаар байна. Би тантай тохирчоод шууд барьчмаар байна. Гэхдээ би даргаас асуух хэрэгтэй. Энд тусгай зөвшөөрөл энэ засгийн газар үн тогтооно, тариф тогтооно. Тэгэхээр уг нь бол та бүхэн шууд хоорондоо ярингуудаа за би танд тэдэн центээр нийлүүлээ. Та бизнесээ бодоод окей. Тэгвэл хоёлоо байгуулчихна. Тэгэнгүүт хаагур дамжуулах. Улсын сүлжээгээр дамжуул. Энэ загварын өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Улс сүлжээгээ аавна. Их усүр нь тэнд дорж бата дулмаа бизнесээгээд барина. Энд болохоор доржоо балдан худалдаж аавна. Хоорондоо үнэ тохироод яв. Ингэх юм бол урт хугацаанд үнэ буурна. Энэ дотор дорж улс төрийн нөлөөллөө ашиглаж парламентыг лоббидж жоод өндөр үнэтэй станц бариад дараа нь өндөр үнэтэй тарифаар нийлүүлээд улсад нөгөөхөө шахах ажлын боломж бараг байхгүй бол. Ингэх юм бол эрүүлж. Тэгэх юм бол одоо хэрэглээ нь 2 дахин их хүсэл нь 2 дахин их байгаад идэг нийлүүлж чаддгүй. Энэ өсөлтийн хэрээр эдийн засаг шууд 2 дахин нэмэгдэнэ. Жил болгон олон зуун сая долларыг Оросоос, Хятадаас эрчим хүч авахд зарцуулж байгаа. Энэ хэмжээ багасна. Мэргэжлийнхэн бол олон жил ярьж байгаа. Должрол гişүн бас сайн мэдж байгаа.
Тэгвэл энэ буруу модель яг энэ чигээр нь хадгалаад яваад сонирхол байгаад шүү. Энэ бас улс төрийн нөлөө байна уугүй юу? Салж чадахгүй байх шиг байна шүү дээ. Салах хэрэгтэй. Салах гээд их хурл дээр эрчим хүчний эрх зүйн орчныг шинжлэх, сайжруулах гэдэг ажлын хэсэг байгуулагдсан. Намаас л хүмүүс орсон. Би ч бас тэр дотор нь байгаа. Тэгээ энэ сая нөгөө бахан ажлын хэсэг татан болгоход буугдсан. Гэхдээ агуулга нь бол байж байгаа. Энийг бид нэр үргэлжлүүлээд хийх хэрэгтэй. Ингэхээр зэрэг одоо ажиллаж байгаа нөгөө станцуудыг хямраагаад тэгээд үнийг чөлөөлж байгаа нэрээр ингээд амар үнэтэй болоо тий эдийн засаг ямар хүй гэж худлаа айлгаад байгаа байхгүй. Одоо байгаа станцууд нь байг. Одоо байгаа тариф нь байг. Тэр төрийн одоо нийтийн үйлчилгээ нэмнүүдэ хангаг. Дээрээс нь та үйлдвэр барих чинь, би станц барих чинь, тэр хүн яах чинь эднийг хооронд нь тохируулаад улсын сүлжээгээр дамжуулаад явах эрхийг л олгох хэрэгтэй. Ингээд алхам малхмаар хийгдэн. Тэгээд яванда илүү чөлөөтэй болоод ирэхээр тэр үнийн өрсөлдөө юмнууд ч бууж ирнэ. Тэгэхээр нөгөө төрж шахах гэдэг энэ сонирхол нь багасна. Төрж шахах сонирхол яг хөө бизнес талаасаа бодох юм бол засгийн газрын баталгаа гаргах чинь бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж үзэж байгаа байх. Сайн талаас нь харуул те. Тийм. Тэр буруу модельтэй байгаа гэдэг нь нотлогдож байна л доо. Одоо хоёулаа сэдвүүг шилжиж байгаа шүү. Таза хэллээ манайхан төрчин хүчээ Оросын холбооны улс болон урт төрш хоёр байсан гэж нэмэртэлж авдаг тийм ээ. Сүлжээний тохиргоо Оросоос хамааралтай эдийн засгийн утгаараа авж байгаа мөнгөн дүнгээр бол хятадаас хамаагүй их. Тэр буруу модельтэй гэдэг нь сая оюутлын сонсголоор гарч ирж байгаа. Аль дээр үедээ л станц барьчих газар улс төрийн шийдвэрүүд гар сайд солигдох болгонд бие биендээ бурууж өгч шинээр гэрээ байгуулах асуудал ярьсаар байгаад одоо өөртөө оюутлах гэдэг асар том одоо төсөл эрчим хүчээ хятадаас импортлж байна. Тийм үү? За. Яг энэ сонсгол дээр энэ нэлээд хүчтэй яригдсан. Одоо цаашдаа бид нар яах ёстой ингэж яриад байгаа. Оюутлын хаанаас яаж эрчим хүч авах юм? Бид нар тэрийг нь дийлэх хэмжээний тийм бодлого байна уу манай улсад? Үгүй станц барих хэрэгтэй. Тий. Тэр чинь ашигтай бизнес шүү дээ. Тэгээ энэ 2 3 удаа дэн дээр шал оруулаад баахан шүүх хэрүүл үүдчлээ нэг юм яриа л гэж бил. Уг нь бол ийм их юмнуудыг зөрөгтэйхэн хийчихэл хэрэгтэй байна. Ирэх мөнгө урсгад нь хурдан төлөгдөх учраас. Сонсголуудаараас явсан. Яха, хоёулын халзан бүрхтэй төр орхичээ. Тийм ээ. Болоод өнгөрсөн газрын ховор хэлмүүдтэй холбоотой асуудал. Таны тухайн юм байр суурийг сонссон учраас таньс дахиж асуугаад яах вэ гэж бодож байна. Эхлээд ийшээ орохоос өмнө таны мэдгүй хоёр асуулт байна. Стратеги ач холбогдол бүхий ордын жигсаалт гээд 2007 онд их хурлаас баталсан тийм. Тэгэхэд уулуурхай ассоциац гэдэг юм уу? Мэргэжлийн зарим хүмүүс стратеги ач холбогдол бүхий орд гэдэг нэршил өөрөө буруу юм а гэдэг. Дэлхий дээр хаан ч юм байхгүй штэ гэдэг зүйлийг ярьсан. Та энэ дээр ямар байр суурьтай байд? Тэгж л хүмүүс ярьж ил байсан. Гэхдээ одоо наад чинь ингээд шийдсэн асуудал учраас одоо үндсэн хуульд орсон байхгүй. Тэгэхээр надад ярих юм алга. Одоо би бол харин 34% гэдэг нэг сонин тоо байдаг. Хийж болох юм аа ярих гэдэг шүү дээ. За би наадах чи асууж. Асуугаас бас нэг тань мэдэх үү. 34% гэж яриад байгаа. Энэ 34% гэдэг тоог ер нь ямар аргачлаар яаж яваад компани л одоо шийдвэр гаргалтанд орох хяналтын багцлаа юм шүү. Тэгээ 34-өөс дэш байх юм бол шийдвэр гаргалтанд оролцсон, үйл ажиллагаанд оролцсон. Гэхдээ манай оюут толгой болж чинь 34% эзэмшдэг мөртлөө ерөөс оролцдог. Яг хөө туз дээр бол байгаа. Тэр хүмүүс бол өөрийнхөө ажлыг хийж л байгаа. Гэхдээ гэрээ нь тэр компани үйл ажиллагаа гэрэтэнтэй гарсан зардлынхын 6%-аар менежмент хийн гэдэг гэрээтэй. Тэгэхээр би одоо нэг худлаа хувь эзэмшдэг нэртэй боловч хяналт оролцоо байхгүй болохоор чинь зардал нөхцөл гэдэг шиг байдаг юм. Тэгэхээр 34 гэдэг бол тэр хяналт оролцооны л хувьцааны багц. Та 34% хүндлээ мэдээж энэ хоёулаа гэдэг зүйл дээр цаашаа явах л ёстой. Ширээний ард суугаад тэгээ хоёр талтай ашигтай байдлаар. Гэтэ энэ 34%-ийг эзэмшлийг амнатар орлуулах асуудал ер нь цаашид хөндөгдөх болов. Манай талаас ийм санал тавих ёстой гэж та харж байна уу? Таг хөдлөхгүй зүйл бол биш шүү дээ, тийм биш. Нэгдүгээрт за оюут толгой ярих гэж байна тийм үү?
Би бол энэ хяналтын ерхий юу төр хян шалгалтын төр ороонд ороогүй. Тэр чинь нэр нь орж суух хэвээр. Би орж ажиглаж суусан. Олон юмнууд ярьдаг. Тэгэхээр миний хувьд бол гол юм нь ямар нэг юм бүн зөндөө яриа хэлцээр болж байгаа 34% монголчууд эзэмшсэн. Тэгээ тэрэндээ хувьцаанд ногдсон зардлын гарахтаа зээл аваад тэгээ хүүгийн төлөөд явж байгаа. Тэнийг нь хүүгийн үүнийг амар өндөр болцсон. Тэгэхээр одоо нэгдүгээрт энэ та битэрийн явуулж байгаа бизнес Монголын засгийн газар хөрөнгө оруулагч хоёулаа хамтарч компани ажиллуулж байна. Тэрнээс биш та ингээд надаа мөнгө хүүлээд тэр хүүлж байгаа мөнгө чинь нөгөө таны бусад бизнесийн партнертай өгж байгаагаас 2 дахин их үүтэй ийм санхүүгийн бизнес бол биш. Тэгэхээр бид нэр хүүгийн асуудлыг ярих хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо нөгөө нэмэлт талбаараа орох гэдэг шүү дээ. Тэр талбай нь бол өөр компани нэр. Онтрэ гэж. Тий. Тэр компанитай Монгол улс хэрэг байгуулаг. Тэгэхээр бид нар тэнд хувиа яаж эзэмших, амнат хэд байх юм ярих хэрэгтэй. Тэрэн дээр бол би 34%-ыг шууд 5%-аар солиод энэ төр гээд би бол тэгж бодохгүй байна. 34%-ыг эзэмшиж байгаа бол та ажилдаа орох юм бол сайн байж болцсохгүй. Яг гэвэл та ажилд нь оролцоод хяналт тавиад одоо нөгөө улс төрийн нөлөөнөөс хол байх хэрэгтэй. Тим схемээр мэрэгжлийн хүмүүсээр хяналт тавиад санхүүгийн ямар зардал гарч байгаа, техникийн шийдлүүд нь зөв юм уу, буруу юм уу, төслийн менежмент нь оролцох. Энд чадахгүй тэнгэрийн юм биш. Ерөөсөө Rio Tinto л энийг менеж хийхэд нь бус нь мэдэхгүй гэдэг бол домог. Тэгэхээр тэр ажилд нь оролцоод зардлын буурлыг хянж чадчих юм бол ногдлоо шиг авах боломж нь бол мэдээж сайн хэрэг. Тэгэхээр одоо тэр шин талбай дээр яахта одоогийн байгаа амнат хууль эрх зүйн орчинд амнатаа тохир тэгээ 34 гэдгийг бол өстой хилцээрээс л мэдэх баг. Тэрнээс заавал 34-ыг өгчгөл юм бол сайхан болно гэж байлгүй байна. 34% байгаа бол 34% эзэмшиж байгаа компани хяна. Та хүнтэй хамтраад компани байгуулчаад 34%-ийг эзэмшиж байгаа хэрнээ хайчаад явчихаар тэгэхээр таны партнер үйл ажиллагааг нь удирдна. Удирдсан хөлсөө нийт гаргасан зардлын 6%-аар аавна гэхээр зардал нь өсөөлөх юм бол тэр партнер чинь авч байгаа мөнгө нэмэгдээлээдэг. Тэгээ таны өр нэмэгдээд байна. Тэгэхээр та 34%-ийг эзэмшиж байгаа бол компанийн ажилд орж хянаа. Тэгэх юм бол зардлаа бууруулнаа. Тэгэх юм бол ногдлоо шиг авнаа. Тэгэхээр зэрэг хэрвээ та оролцохгүй юм бол 34% нөөцийн төлбөрлөгөөр шилжүүлээд авал гэсэн логик шүү дээ. Би бол оролцоод хянаад яв гэдэг байр суурь нь илүү давмгаалж байгаа. Туц дээр бол 9 гишүүнтэй. 6 нь Rio Tinto талаас, 3 нь бол Монголын талыг төлөөлж байгаа гэдэг юмсан. Хянахаас гадна би нэг зүйл анзаарсан сонсголт дээр. Тэрэн дээр Баясгалан гэдэг нэг эмэгтэй байна. Өмнө туцад бол ажиллаж исэн. Тэр бол анх удаа олон улсын сонгон шалгалтаар орсон юм байна. Нөгөө хоёр хүн нь бол ерөнхийдөө бол миний хардж байгаа. Ер нь улс төрийн томилгоо байсан. Цаашид энэ туц дээр яг бодиттой хяналт тавиулахын тулд энэ олон улсын сонгон шалгалтыг заавал хийх ёстой гэдэг ийм байр суурь яваад байгаа. Та энэ дээр би тэгж бодож байна. Санал нэг байна. Тэгээ Баясгалан шиг тиймэрхүү мэрэгчлэнүүдийг сонгон шалгалтаар оруулж ирэх хэрэгтэй. Тэрнээс илүү чухал нь менежментийн гэрээнд өөрчлөлт оруулах. Хамтарч компани байгуулж хоёр итгэхэд байхад нэг нь үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэгсэн мөртлөө зардал ихсээд ингээд гомдлоод идэг байж болохгүй. Энэ бол шууд монголчуудын нөгөө ногдлоо шахах хугацааг хойшлуулж байгаа, зардлыг өсгөж байгаа гол фактор. Тэгэхээр менежментийн гэрээнд өөрчлөлт оруулаад Монголын нэрийн өмнөөс мэрэгжлийн баг одоо тэр 6% гээд гараад байгаа. Тэр чинь зардлахгүй менежментийн тэр зардлаас нь хөлсөө аваад нийт зардлын хэмжээг бууруулах тусам нэмэлт урамшуулалт авдаг ийм схем рүү орох хэрэгтэй. Туцдах одоо Монголын талыг төлөөлж байгаа гишүүдийнхээ тоог нэмдэг юм а гэхэд одоо та сайн мэдэн шүү дээ. Сая Францтай энэ ураны гэрээ хийсэн шүү дээ. Тэгэхээр туц дээр Монголын талыг нэг хүн төлөөлөл. Гэхдээ тэр хүн их хэрэгтэй. Шууд саналыг зогсоох эсвэл хориг тавих хэрэг юм байна. Энэ эрхээ бид нэр ойлгон туц дээр хийж чадаагүй юм даа л гэж харсан шүү дээ. Тийм л. Дараагийн сонсгол бол бас их чухал сонсгол болох гэдэг. Улсын их хурлын гишүүн Баярмаа Ганбат нар таас саяхан хэвлэлийн хурал дээр нь хамт байж харагдсан тийм ээ. Энэ харбын өнгөрсөн 2 дугаар сард
Эрдэнэ засгийн газрын үед харин би зурсан энэ хил холболтын гэрээ хэлцээр. Эндээс яг энэ сонсгол дээр яг аль сэдвийг нь авч хянан шалгах гэдэг гайхаад байна л да. Яг 3-ыг зохицоор гэсэн байна те. Нүүрс худалдаа авах, нөгөө хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөөх нь яг 5-7 гашуун суугатын хил холболтын төсөл. Яг аль дээр нь та бүхэн яг хардталт яваад байгаа. Гэхдээ бүгд төр чинь бүгдийг л сонсох байлгүй дээ. 3 зохицоор чинь 3 тустай юм байгаа. Гэсэн мөртлөө зохицож байгаа. Тэгээд яг би бол 2 зүйл бодож байна. За энэ Монгол улс чинь нүүрс экспортлж орлого олдог улс. Нийт Монголын гаднаас олж ирж байгаа мөнгөний тал нь нүүрс байна. Тэр нүүрсний тал нь гашуун сухад ганц модоор гарч байна. 5-7 бүлэг ордоос. За тэрний дахиад талтаа дүүцхүүц 20 жилийн гэрээг нэг том компанитай хийжлээ. Тэгэхээр энэ гэрээний үн нөхцөл Монголын нүүрсний нийт экспортод маш том нөлөө үзүүлнэ. Тэр нь эерэг байна уу, сөрөг байна уу гэдэг асуултын хариултыг бид нэр олж тавих хэрэгтэй. Ганцхан энэ гэрээний асуудал биш. Энэний нөлөөллөөс дамжуулаад нүүрсний худалдаа тээвэр төр нь ямар бодлого барих юм бэ? Тээвэрлэгчд нь ингээд хаягдсан худалдаа нь бодлого байхгүй. Нийт Эрдэнэс 5-7-оос гарч байгаа борлуулалтын чинь бараг 70 гаруй 80% нь урхан хамаар том гэрээнүүдээр хямдралтай үнээр явж байгаа. 20 өрөхгүй хувь нь биржээр явж байгаа. Тэгэхээр ингээд үнийн хувьд тэр том гэрээнүүд удахгүй дуусгах чийтэл дахиад 20 жил сунгачиж байгаа. Том гэрээгээр адилхан нөхцлөөр. Тэгэхээр энэ ямар сөрөг үр дагавар үүсэх вэ гэдгийг би бол хувьдаа сонирхож тэр арга хэмжээ сонсголын дараа дүгнэлт гаргахад хэрэг болно гэж бодож байна. Ер нь бол сонсгол тэр хийх энэ тусгай хяналтын төр хороо хянан шалгах төр хороо бол зөвхөн Монголын хуулийн дагуу үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаа шүү дээ. Тэр эднийх амар эрсдэлтэй дээ болохгүй дээ гэдэг бодоод авах юм бол байхгүй л гэж бодож байна. Чуулган дээр төр хорооны асуудлыг санаачилсан Баярмаг гүшүүн ярьж байсан. Энийг саний асуудлыг би танаас тэгж авахгүй. Ярихдаа хил холболтын асуудлууд бид нар одоо нэг хамгаалгаа. За энэ ингээд гэрээгээр явдаг юм байна ч тийм. Хамгийн гол нь бид нар гэрээ байгуулахдаа нүүрснийхээ үнийг бараг 50%-аар хэмдрүүлчихжээ. Энэ нь үнэхээр бодиттой юу үгүй юу гэдэг үзмээр байна гэдэг. Гол нь нөгөө талаас яг 5% гэдэг одоо хэмдрүүлээч гэдэг санал тавьсныг 50% болгож гэж асуудлыг хөндрүүлсэн байна гэдэг зүйлийг олон гишүүн гаргаж ирсэн. Зарим баримттай юм ярьж, зарим баримтгүй юм ярьж. Үнэхээр ийм зүйл байсан юм уу гэдэг асуудал байгаад байгаа. Та энэ дээр юу юм бэ? Нүүрсний үн тэр $50, $53 ч үлээ тий. За. Сарын өмнө гэж ярьж байсан тий. Энэ чигээрээ явах нь хэр эрсдэлтэй юм. Манайхан бол биржээрээ л явна гэдэг шүү дээ. Окей. Сар болгон ингээд дүн өөрчлөгдөд байгаа учраас хоёлоо хамаагүй тойлоход бол баримжаа яри. Бирж дээр нэг $100 гаруй байна. 1 тонн коксч нүүрс тийм ээ. Хойтлол уурхай амн дээр $60 байна. Ойролцоогоор байг. Тэгэнгүүт тээвэрлээд хил дээр ингээд процесс явна шүү дээ. Тэр нь бол за өсрөөл $20. Монгол тээвэрчд бол зайлшгүй $10 орол тээвэрлэдэг юм байна. Тэгэхээр 60 дээр 20-ыг нэмэхээр хэд болчихно? 80. Энэ талд нь нэг 100 гаруй байг. 110. За 110-аас 80-аас гар 30. 30-ыг 1 сая дүржүүлвэл хэдөө? 1 сая тоннд 30 сая. 10 сая тонн дүржүүлвэл хэдөө? 300 сая. 20 сая дүржүүлвэл 600 сая. Ингээд их 80 руу орчиж байгаа. Тэгэхээр биржийн үн болон уурхай ам нөхцлөөр урт хугацаанд байгаас үний зөрөө хангалттай их байна. Хэдэн төгрөг байх юм? 2 дахин их юм уу? 10% юм уу? 20% юм уу? Энэ бол хоёр дахь асуудал. Тэгэхээр бид нар үнийг аль болохоор ашигтай зарах нь бол монголчуудад шийдэх ёстой асуудал мөн. Тийм учраас энэ гişүүд зарим нь бол яг нөгөө тээвэр мэврээ бодохгүйгээр шууд уурхай ам дээр $50 гээл нөгөө талдаа 100 гаруй байна, 2 дахин бага байна гэдэл яриад байна лээ. Тэр хүн дутуу мэдээлэлтэй 2 дахин багасгаж ярьж гэнэ үү? Эсвэл энэ хүн зөрөөг нь багасгаж ярьж гэнэ үү? Нэг хач холбогдолтой биш. Аль ч тохиолдолд хангалттай зөрөө байна. За энийг ингээд хүмүүс ойлгох хэрэгтэй л байх гэж бодож байна. Манайхан ч ийм нээлттэй нийгэмтэй газар одоо энэ асуудлыг зэгцлэхгүй бол
10 жил хэрүүл болно штэ. Одоо энэ оюут толгойш ингээл яваал байна. Ингээл яваад байна. Би тэгэж ярьж байсан гэл ингээл яваад байна. Тэгэхээр би бол яагаад болдгоо бид нар хуулийнхаа дагуу сонслоо хийгээд тодорхой болгоод тавьчих. Сайжруулах боломж байх юм бол тэрийг нь сайжруулах. Үгүй бол тэр гэрээний дотор өөр сайжруулах засах механизмууд байвал тэрийг нь бас хүмүүс ойлгох гэлтэй. Тэгж л бодож байна. Тийм яг хяналтын тухай хувьд үндсэн хууль зааснаар ингээд төр хороо байгуулад тодорхойг асуудлууд дээр ингээд хянан шалгаад явна. Гэхдээ би нэг ийм зүйл бодод та надтай санд нийлэх үгүй сайн мэдгүй. Олон нийтийн эрх ашиг хүндсэн за улсын эдийн засагт шууд хамааралтай ийм том төслүүдийг хөдөлгөх гэрээ хилцээрүүд дээр нууцын тамга дарддаг нь буруу юу үгүй юу? Би бол ингээд одоо сая сонсгол хийхээр буруу гэж бодод байгаа. Цаг хугацаа алдаад байгаа. Яг ажил эхлээд явгууд нь сонсгол хийгээд гадааддаач тэр дотооддооч тэр мөнх харагдаад анханасаа бүх юм ил тод байвал ийм араас нь засах гэсэн орлогод арай бага байх юм болов уу гэж бодож байгаа. Таны хувьд юм. Бид нар хуулийн дагуу амьдарч ажилд сурах хэрэгтэй. Тэгээд тэр ажлаа ингээ процесс явуулахаар хэцүү мухардаад байгаа учраас нууцлогоод бушуухаа явуулж ил гэдэг хандлага шүү дээ. Тийм юм чинь хардлага дагуулж л тараад өөр яах. Тэгэхээр хэрүүл маргаан дагуулна сонсгол юм. Тэгээ ер нь бол хуулийн дагуу амьдрах хэрэгтэй учраас нэг ярвчлаад юм нуугаал ингээд байх юм бол би эсрэг байр суурьтай байх. Одоо би тань дээр нүүрсний үнийх нь 2-3 санаа хэлээд. Энэ холбоотой зүйл. Нэгдүгээрт нь монголчууд орлогын талыг нүүрснээс олдог хэрнээ нүүрсний үнийн бодлого байхгүй. Тэр нэг компани хэдэн мэрэгчлэнүүд л бодно. Монгол улсууд байхгүй. Бирж гэж байгаа үстэй. Тэр биржээр чинь одоо жишээ нь Эрдэнэс 5 толгойн борлуулж байгаа нүүрсний 20 орчим хувь зарагдаж байна энэ жилд. 80% нь ур хаам нөхцлөөр том гэрээгээр. Энэ хоёр гэрээний тээврийг оруулаад тооцсон ч үнийн зөрөө нь бүр зөндөө их мөнгө байна гээ заяа ойлоо. Яг таг тоо илгэр хүмүүс гайхаад. Тэгэхээр биржээр заруул илүү ашигтай байна. Гэтэл биржээр 20% зараад дээрээс нь тэр ам нөхцлөөр зарж байгаа 80% чинь баг тэр чигээрээ коксч нүүрс. Үнэтэй нэгдүгээр зэргийн нүүрс. Суллавтар коксчдаг, коксчдаггүй гэдэг 3 нүүрс байна. Тэр коксч нүүрс нь сурчлаад 80% нь явчихна. Бирж дээр нөгөө доотлын хоёр чанартаа нь дийлийнх нь байна. Тэгэхээр зэрэг яах вэ? Бирж рүү хүмүүс орж ирэх нь багасна шүү дээ. Тэ? Сайн нүүрс нь байхгүй. Гэлээ гисэн мөртлөө бирж юм чинь энэс хамаагүй өндөр байгаа дээ шүү дээ. Тэгэхээр бид нар энэ 80-20 биш нэг 50-50 руу ойртуулах хэрэгтэй. 50-50 гэдэг харьцаар ийм бодлого хаана вэ? Байхгүй байна. Ийм бодлого байх гэж бирж уул орхон биржинд хууль оруулж ирсэн. Гэтэл энэ бодлого байхгүй бирж нь ингээд агшаад идэг. Нөгөө том гэрээ хугацаа нь одоо 28 оноор ихэнх нь ингээд дуусна. Дахиад 20 жилээр бид нар шинэ гэрээ оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр шинэ гэрээний урдлын эдгээр нь үргэлжлэхгүй дуусах юм үгүй. Бид нар ингээд яваадах юм эсвэл 50-50 руу орлоо гэдэг тоо утгах хэрэгтэй. Хоёрдугаарт нь үнийн индекс гэдэг юмнууд байдаг. Одоо Индонез, Австрали, Хятад өөрөө ингээд дэлхийн том нүүрсний худалдаа хийдэг компаниуд бүгдээрээ өөрийн гэсэн янз бүрийн үнийн индекстэй. Монголд байхгүй. Одоо SX call гэдэг шиг тийм ээ. Тий, Монголд байхгүй. Монголын үнийн бодлого байхгүй. Тэгэхээр монголчууд үндэсний одоо үнийн зөвлөл байна уу, засгийн газрын дэргэд байна уу, хамтарсан байна уу, ийм зүйлтэй байх хэрэгтэй. Тэгээд борлуулж байгаа бүтээгдэхүүн ямар үнээр ямар хэмжээ зарах вэ гэдэг бодох. Ийм мэрэгжлийн тогтолцоо байхгүй учраас хийсвэр сэтгэл зүйн асуудлаар Монголын нүүрс хэрэггүй болох гээд байгаа юм байна. Ерөөсөө хямдхан аль болохоор яг зарчий гээл гадуурч яриад шуулган дээрч яриад ингээд идэг. 150 сая, 200 сая хэдийг л бол хэдийг авъя гэж байна. Бушуухан хүргээд өгчээ гэдэг. Худлаа авахгүй. Өнөө өглөө би Хятадаас мэдээлэл авсан. Тэр нь болохоор Хятадын дотоодын уурхаач бас сэтгэл хангалуун биш байна. Тэд нар чинь өөрсдөө уурхаагаа ажилуулах гэдэг. Хамгийн гол коксч нүүрсний уурхаа нь бол баруун хойш байгаа шүү дээ. Монголтой ойрхон. Гэсэн чинь Монголын, Австралийн нүүрс хямдхан үнээр орж ирээд импорт нь хэтэрхийх болоод байна. Манай уурхаа нүүрсээ зарж чадахгүй овоолоод хатглаад байна. Гэт өөрсдөө гомдлоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ балансаараа Монголын нүүрсний нийлүүлэх хэмжээг хязгаарлана угаасаа. Тэгэж хамаагүй их авахгүй. Тэр 150 сая энтер гэдэг бол бодиттой биш. Тэгэхээр бид нар за тэгвэл тэдэн сая тонныг л гаргаж болох юм байна. Тэгвэл бид нар ямар үнээр гаргах вэ? Тэрийг бодмоор байгаа байхгүй юу? Манай нүүрс хэрэгтэй. Манай нүүрс үнцэнтэй. А тэгхгүйгээр өөст хамаагүй аль болохоор ихийг гаргая гэвэл тэр ихийг авахчгүй
аль болохоор эхийг гаргахын тулд үнэ унгаагаад авах юм бол эхийг авахгүй харин үнэн унсан байдлаар хямдар авна гэсэн. Тэгээд ийм турбулент юм чинь хятадын өөртөө уурхаа дээр хүртэл тогтургүй байдал үүсгэх. Тэр улс чинь бодлоготой улс үйлдвэрчний эвлэлүүд байгаа. Уурхаачдын хэрэг шиг хамгаална. Үнийн ч гэсэн тавина. Тэгтэл хүнд хэрэггүйгээд дахад өөрийнхөө үнийг унгааж агаад юмаа нийлүүлээд идэг чинь нэр нь эрүүл үзэл биш байхгүй юу? Тэгэхээр манайхан ч бас боломжийн үнээр дэрийг нийлүүлж хит хямд орох нь хятадуудад өөрсдөд нь муу. Тэр худалдаа хийж байгаа хүмүүс л хэрэгтэй. Тэгэхээр энийг ийм мэрэгжлийн байдлаар хандаж дүгнэлт гаргадаг тэрэндээ бодлого боловсруулах хэрэгтэй байгаа. За иймэрхүү юмыг бид нар ойлгоход би бол энэ сонсгол бас нэг шатны алхам болох болов гэж бодож байна. Яг оюутлогын сонсолтой холбоотой асуудлаар ярьж ин л тоолсод. Шууд манай төсөв болоогоос 2-3 их нэтээр тасарч байгаа. Энийг нөхөхийн тулд бид нар нөгөө нь хуучин зүйлээ ярьж байгаа. Тэр нь зис. Одоо нэг уурхай өөр Латин Америкт болсон уурхай осолтой холбоотой зисийн үн өсөж байна. Энэ санхүүгийг бид нар ашиглах ёстой гэдэг асуудал бас яриад. Та энэ дээр юу гэж бодож байна? Одоо төсвийг алдагдлыг нөхөхийн тулд яаралтай богино хугацаанд авч хэрэгжүүлэх юм бол зисийн үйлдвэрлэл, нүүрсний үйлдвэрлэл биш. Ямар боломж байх вэ гэхээр за нэг бол зээл авна, бонд гаргана. Эсвэл бол ямар нэгэн худалдааны том гэрээ хийдэг тийм зуршилтаа тий. Тэгээ яаралтай мөнгө олгосон бол нөгөө алдагталтай хямдах юм. Би битгий юм руу ороосоо гэж бодож байна. Дахиад нөгөө нүүрс үг айг бол орно шүү дээ. Нөгөө дийлийнх нь нам нөхцлөөр хямдхан зараад биржин ингэсэн байдаг. Эсрэгээр дахиад бушуухан мөнгө олохын тулд энийг хямдралт авчих гээд. Ийм юм руу битээ ороос. Айгүй бол тэр зээл бонд руу л орох байх. Энэ засгийн газрын шийдвэрлэх хуулбараа санд болгоо шүү дээ. Зис бол айгүй сонин зүйл нь монголчууд энэ зисийн том тоглогч байх заяатай одоо цаанаас өгөгдсөн. Дэлхийн хамгийн том зах зээл нь хажууханд нурд нь байж идэг. Нөөц геологийн их сүлсэр нь байдаг. Гэтэл өөрөө өөрийгөө хязгаарласан хуулийн залттай. Битгий Монголд мөнгө авцраа. Битгий Монголд үйлдвэр бариа. Бид нар зисийн том тоглогч болж эдийн засгаа 2 дахин хүчтэй болгомооргүй байна гэдэг залт гэж уншд юм би. Тэр нөгөө 34% та холбоотой. Аль 34-г оюутлын 34 биш. Одоо шинээр хин нэгэн хүн Монголд ирээд хайгуул хийхэд хайгуул хийгээд нөөцөө тогтоогоод тэр нөөцийг ашиглах компани байгуул. Тэр компани тусгай зөвшөөрөлтэй компани. Тэр компани 34-өөс илүү хувийг тэр хөрөнгө оруулагч эзэмшихийг хориглоно гэсэн агуулгатай залттай. За ямар тохиолдолд хориглох вэ гэхээр хэрвээ тэр ордын стратеги орд болгочихвол. Стратеги орд болох нь стратеги ордыг тодорхойлт нь тодорхой биш. Тэр бол тухайн үеийн улс төрчдөд үзмжээр шийдэх гэдэг. Тэгэхээр энэ тохиолдолд 2024 онд нэмэлт төрчд орсон. Энэ тохиолдолд тэнд Монгол төрж хөрөнгө оруулах юм байхгүй. Хоёрт нь одоо нөөцийн төлбөр. Байгалийн баялаг, газрын эвлэлийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой учраас та олборлсон л бол ашигтай ашиггүйгээс үл хамааран нөөцийн төлбөр төлдөг. За энэ нөөцийн төлбөр зистээр бүгд найрамд хятад ард улсад жишээ болгоход 3-аас 10% байна. Газар зүйн байрлал янз бүрээс хамаарат. Монгол улсад зистээр Эрдэнэ төлөвлөлтөөр 21.6% нөөцийн төлбөр төлж байгаа. Оюут толгой 5% нөөцийн төлбөр төлж байгаа. Тогтворжуулсан гэрээт. Тухайн үедээ шийдэж явсан. За ингээд зүв бурууг орхиод бодоход л тэнгэр газар шиг том зөрөөт. Тэгээд за дахиад нөөцийн хайгуулыг ашиглалт хийх төслүүд байна. Хөрөнгө оруулж ирэх гэдэг. Гэтэл нөгөө жишээ нь хятад төршөөс тэгээд чинь Перу, Чили гэдэг дэлхийн чинь зөндөө улсууд байна шүү дээ. 2 дахин өндөр амнат одоогийн хуур аваад байна шүү дээ улсын өдрийн шиг. Ийм тохиолдол нөгөөргөлж ирэхгүй. Тэгэхээр ингээд Монгол битгий хөрөнгө оруулалт хий. Ямар тохиолдолд хийх вэ гэхээр хэрвээ та засгийн газартаа хамтраад стратеги орд дээр тэгхийн бол нөгөө таны өөрийн чи эзэмшиж болох 34-өөс илүү хувийг нэмэгдүүлээд тусгай амнат руу шилжүүлж болох юм аа гэд ийм тохирооны 8-ны хандлагатай. Ийм тохироо хийж чадах хүн бол ирж болох юм аа. Тийм тохироог хэн хийдэг вэ? Энэ бол бизнес ихний хийдэг тохироо биш. Улс төрийн тоглоом. Засгийн газар их хурал дээр нөлөө бүхий этгээдүүд Монголд орж ир бусд нь битгий ирэх агуулга байхгүй. Гэтэл
монголчуудын хүсэл мөрөөдөл юу юм? Бид нар 1990 онд нийгмээ нээлттэй болгож өөрчлөлт хийсэн. Энэ бизнес ажилдаг, олон улсын хөрөнгө оруулалт орж ирдэг, газар зүйн онцлогоороо угаасаа бид нар чи юм их алсын одоо том Орсын дунд оршдог газар. Энийг аль болохоор нээх хөрөнгө оруулалтууд оруулж ирэх Монголын өөрийн үндэсний эрх ашиг байна, Монгол улсын гадаад бодлого байна. 3 дахь хөрш гэдэг юм өрөө биш эдийн засгаар утгаар байхын тулд хамгийн анхаарал татсан зүйл бол зис байгаа байхгүй юу? За тэр бусад металлын асуудлууд бас байна. Тэгэхээр энийг хязгаарласан залтыг өөртөө тавьсан. Энийг яаралтай өөрчлөхгүй бол төсвийн алдагдал гэдэг бол энэ олон жилийн үр дагаврын илрэл болохоос биш дахиад бүр их асуудал үүснэ. Тийм болохоор одоо энэ арчим албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт яам дээр ажиллаж байгаа юм байна лээ. Тэгэхдээ бид нар 34% бол ярихгүй байгаа. Энэ асуудал дээр бол гişүүд ярина. Санал гаргаж болно. Гаргана. Энийг засчиж бид нар улсынхаа эдийн засаг зөвхөн эдийн засаг биш байхгүй юм чинь. Олон улсын харилцаа ингэ бусад юм хэрэгжүүлэх бодох хэрэгтэй байгаа. За ярилцлага дээрж хэн нэгэн асуудлууд дээр ямар нэгэн асуудал дээр хэн нэгэн буруудах биш гарц шийдэл голдуу ярьж ихэвчлэн ярьсан танд баярлалаа гэж хэлье. Би төсөвтэй холбоо дахиад нэг юм нэмж. За болно. Саяны тэр төсвийн одоо ингээд орлого тасрахаар ер нь бол ужиг өвчнө илэрл шүү дээ. Тэрнээс биш одоо энэ жилийн нүүрсийг хитрхээ өдрөг бодсноор ч юм уу тиймэрхүү зүйл бол 2 дугаар шалтгаан. Ужиг өвчин хаанаас үүсдэг гэхээр бид нар төсөв дээр төвлөрсөн эдийн засагтаа болцсон байна. Улсын эдийн засгийн за 33 их найд төсөв. Цаана дахиад 30 орчим их найд болохоор төрийн өмчийн компаниуд тэгээд орон нутгийн өмчт компаниуд нийлжиж. Ингээд нэг 70-аад их найд төгрөг. Нийт эдийн засгийн 90 гаруй их найд төгрөг байна. Тэгэхээр 80% нь улсаас төрөөс хамааралтай. Тэгэд ийм байхад эдийн засгаа тэтгэхийн тулд төсөв л хамгийн чухал болоод байна. Тэгээд төсөв хувийн хөвшил нэртэй боловч нөгөө төсөв тойрч төсвөөс амьдрдаг бизнес ингээд хөгжсөн. Тэгэхээр төсөвийн орлого хомсох юм бол эдийн засаг тэр чигээр унах гэдэг шүү дээ. За энэ бидний сонгож авсан модель биш шүү. 1990 оноос сонгож авсан модель биш. Одоо нийгэм нь улс төрийн нээлттэй гэдэг боловч эдийн засгийн төвлөрсөн байна. Тэгэхээр энэ төсвийн хэмжээг эдийн засгийг төсөв тэлж нэмдэг гэдэг үзлийг буцаагаад татах хэрэгтэй байна. Эдийн засгаа тэлхийн тулд төсвөөр дамжуулж биш ажил хийж байгаа юм бүтээж байгаа хүмүүсээс төсөв рүү баг аваад өөрт нь хүлдээ. Татваруудыг бууруул. Үйлдвэрлэл явуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортлж байгаа бол тэр хэмжээгээр нь орлогын татварыг нь тэглээч. Иймэрхүү өөрчлөлтийг хийхгүй бол хийж нөгөө эдийн засгийн загвараа өөрчлөхгүй бол эдийн засгийн загвар нь энд бизнес чөлөөт эдийн засаг нь төсвөөс илүү томрохгүй бол жил болгон төсвийн алдагдал гарна. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд яаралтай зээл авна. Эсвэл бол түүхийд материалаа хямд үнээр өгнө. Монголчууд алдагдал хүлээнэ. Бушуухан том гэрээ хийн. Тэр гэрээний чи ард нөгөө авилга хулгай асуудлууд нь яригдана. Хэрүүл төвчлэн хизээч дуусахгүй. Тийм учраас энэ улсын хурал дээр гарсан намууд ялангуяа Монгол Ардын нам эдийн засаг төсвийн хэмжээ 25% хүргэнэ гэж амласан шүү дээ. 25%. Энэ рүүгээ бүгдээрээ явах хэрэгтэй. Гэтэл яг одоо хэрэгжүүлж байгаа бодлого нь бол эсрэгээр яваад. Яг эсрэгээрээ. Одоо хараа л та татврын энэ суур шинжилгээ хизээ оруулж ирнэ гэж хэдэн жил болчих. Тэгээд сая төсөв оруулж ирэхдээ ингээд шилний цаанаас чихэрдэл болоод байгаа. Нүүтэн татврын асуудлыг оруулж ирлээч гэж байгаа шиг тийм. Суур шинжилгээ ерөөсөө огт байхгүй байна. Та нар энэ дэр шахалт шахаж чинь тэр одоо тэр нэг засаг масаг огцруулдаг янз бүрийн хил ам идэх чинь шахалтын л илэрнэ шүү дээ. Ерөнхийдөө зүгээр нам гэдэг зүйл өөрөө хитрхи их юм сайн дураараа гэх юм уу нийгмийн бүх ачааг үрдэ аваад тэгээд тэр олон зуун мянган гишүүнтэй тэд нар нь ингээд ажил амьдрал төрийн ноён нуруу энэ төрийг ойл ярьдаг юм билээ. Гэхдээ яг бодит байдал дээр бол тэр олон хүмүүс бүгдээрээ л нэг тижигтгэл ашиг сонирхлоор нэгтчихэж байгаа байхгүй. Тэг ийм тохиолдолд хамаагүй өөрчлөлт хийхээр
Одоо жишээ нөгөө нэг хэсгийн ахлагч нарыг байхгүй болгочих юм бол төсөвд нэг хэдэн төгрөг орж ирнэ. Зардал нь багасна. Тэгтээ намын сонгуулийн структур нурчин шүү дээ. Тэгээ ингээд имзэглээд айгаад хөдөлж чадахгүй л байна гэж би бол харж байгаа. Одоо яг энэ төрийн өмчийн компаниудыг алхамаар нээлттэй болгоо хувьцаа гаргыг гэдэг бол зөв хандлага. Болгоомжлох хэрэгтэй. Зөв одоо алдаа багтаа хохироож болохгүй нийтийг те. Тэгэхээр ингээд ямар ч байсан тал талаас яриад байгаа юмнууд нэг сонсогдоод зарим өөрчлөлтүүд хийгдээд л явна л гэж бодож байна. За цаг зав гаргаж ирж дундын бүс ярьслан нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. За.